Сахиур төмөр алдагдсан хэдэн адууныхаа сургаар мөрдөж хөөсөөр тариатын хүрээн дээр иржээ. Шамбалын дайнд мордох гэж байгаа олон шавнараа. Энэ бол халахын заяа буянгаар тодрон гарсан одны багш хувилгаан ламтан. Хаавхан хувилгаан багштан шав орж ажилсан зангагийн хүлүүндэн зүгэл улаантны суманд огт даагдахгүй. Энэ хүн бол улаантныг дарах хариун дайныг удирдахаар заяагдан тодорсон их жанжин төрийн баган Жамбал. Улааныг дарах дайныг дуусгад төр төвшин болтол өхөшгүй мөнхийн хутаг олсон хон. Түгжил зан. Энэ бол цэргийн мэлмийг нээгч барсын хүчит ямар ч суманд үл автагдагч хувилгаан жанжин түгжил. Мод түгжил. Сахиур төмөр. Ханаас гараад ирв. Энэ зэлтэйдгээд та нарыг мэхэлж байна. Эд өөдтэй юм хийхгүй. Саяхан дууруу зүхтааж ордог түгжилийг хувилгаан жанжин гэж өргөмжилж байна. Үнэн дэм бол хэдэн морины төлөө хамт явсан нөхрөн хотголж байсан хулгайч шүү дээ. Чи саяхан хамтралын ич бүтэнгэгдэж хамтралын бухайг мөргсөн эсэргүү бух гэж миний бухайг буудаж ялж байсан биш билүү? Өнөөдөр та нар бие биенээ хувилгаан жанжин гэж өргөмжилж олон түмнийг мэхэлж байна. Олон шавнэр минь энэ улааны мөн хойно. Энэ үг бичээс хав. Чамд үнэн үг айгүй байна уу? Та нар бол худалч, лоорчд. Олон түмэн минь эд та нарын засаг төртэйчин тамцилдуулан ам бие чинь сүйдэх гэж байна. Алив чи тэмсэрхөө ойлгоо юм бол наад бууганаад өгөөд. Би буудъя. Тэгээд чи өгөхгүй юм бол би үнэмший. Элсэн бүгд чинь дагая. Сүск томодон шавнэр минь. Одоохыг бариад ав. Бай! Чамайг ардын цэцэг хүн гэж байхад ингэж явдаг хүн гэлэг нэ. Хөдгөө мөнхийн хотог олсон хүн гэлэг. Олон түмэн төр төрсөлсөн энэ зандалчнуудыг барьцгаа. Зэлтэй дээрэмжтэй барьж засагтан түш.